уже много лет Бурят Татарстан хоёрын хооронд олон жилийн худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёлын харилцаа хөгжиж ирсэн. Мөн энэ ард түмэн манай нутагт олон зууны турш нутгийн иргэдтэй зэрэгцэн амьдарч, үндэсний баяруудыг маань өөрсдийнх мэд тэмдэглэдэг. Ах トゥ бус нутгаас ирсэн төлөөлөгчдөд зориулан аймаг дүүргүүдийн оршин суугчид уран бүтээлийн төлөвлөж, уламжлалт хоолоор дайлсан юм. Нарлаг Татарстаны уран бүтээлийн хамтлагууд хөрш бүс нутгийн тайзнаа олонтаа тоглож байсан бол энэ удаа их нутагтаа зочдоо хүлээн авч уран бүтээлээ сонирхоллоо. Байкал Идэл бүжгийн сургууль 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь Бурятын татаруудын бүсийн үндэсний соёлын автономийн 20 жилийн ойтой давхцаж байна. Сургуулийн суралцагчид Татарстаны урлагийн мастеруудтай хамтран бүжиглэж төлөөлөгчдөд мэндчлээ дэвшүүллээ. Гэхдээ уран бүтээлийн тоглолт нь зочдод зориулсан хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг нь байв. Өнөөдөр бид харилцан ярилцаж хөтөлбөрийн дагуу уулзлаа. Мөн цаг тааруулах боломж гарсан. Өөрөөр хэлбэл цэргийн ажиллагаанд секунд бүр чухал байдаг шиг бүх зүйл яг цагтаа хэрэгжих ёстой. Амжилт үүнээс шалтгаална. Бид тодорхой хэмжээнд дүгнэлт хийж, бие биедээ талархал илэрхийлэн, цаашдын арга хэмжээний төлөвлөгөөг ярилцлаа. Манай Орос улс уудам нутагтай. Аст орнуудын тойрогт Улаауд, Ирхүү, Якутск, Камчатк, Сахалин, Владивосток, Хабаровск гээд бүгд нэгэн дор нэгдэж байна. Хамгийн чухал нь энд харилцаа ойлголцол дэмжлэг байгаа явдал юм а. Мөн Бурят татарын соёлын солилцоог дэмжин ажилласан хүмүүсийг шагналаа. Энэхүү үйлдэлтийг Оросын ард түмнүүдийн эв нэгдлийн жилийн хүрээнд зохион байгуулжээ. Алена Михайлова, Арина Бельдинова, Новости дня. Алс орнуудын тойргийн аврах шалгаруулах тэмцээн болон өсвөрийн тэмцээнд бүс нутгийн өнцөг болон бүрээс хүрэлцэн ирсэн 500 орчим тэквондочид биеийн тамир спортын зохицолборт дэвжээнд гарлаа. Тамирчид өөрийгөө хамгаалах үзүүлбэр, хүчний тест, тусгай техник, тулаан болон формын ганцаарчилсан багийн төрлүүдэд шилдэгүүдээ тодруулсан юм. Маш авьяастай тамирчид ирж энэ жил Сочид болох Оросын авраг болон өсвөрийн тэмцээний өмнөх сорилтоо оролцлоо. Цаашлаад Грект болох Европын авраг шалгаруулалт тэмцээний сонгон шалгаруулалт, БРИКС-ийн наадам, Азийн авраг зэрэг олон тэмцээн энэ жил хүлээж байна. Манай холбоо Оросын төрийн далбаа сүлд дуутаагаар оролцсон гэдэг баяртай хэрэг юм. 70 кг хүртэлх жинд тулалдааны төрөлд Яков Серебренников төрүүлв. Удирчсан тулаанд тэрээр Буратын тамирчинтай мөн хүч үзсэн юм а. 14-15 лет. Чемпизубов Семен, Садломов Игорь. Илүү сайн тоглож болох байсан гэж бодож байна. Гэхдээ энэ амжилттай сэтгэл хангалуун байна. Магадгүй хурд дутсан байх. Бас нүүрэндээ нэлээд цохилт авсан. Шилдэг тэквондочид 2 дугаар сарын 10-аас 15-нд Сириуст болох Оросын аврах шалгаруулах тэмцээнд Бурят улсыг төлөөлөн оролцсноо. Олон улсын хэмжээний мастер Ангелина Бишалкина тус тэмцээнд оролцох эрхээ авсан бөгөөд иргэний хамгаалтын стандартын 9-р шатны тэмдгээр шагнагджээ. Бид мягмар гарагт нисэн бэлтгэл сайн. Жин баг зэрэг асуудалтай ч жин үзээд дэвжээнд гарч ялалт байгуулах л үлдлээ. Бид Бурят улсаа нэр төртөө төлөвлөхөд бэлэн байна. Оросын аврах шалгаруулах тэмцээнээр Грект 4-р сард болох Европын аврагад оролцох шигшээ баг бүрднэ. Харин 5-р сард улс даяар 1000 орчим тэквондочдыг нэгтгэх хамгийн том тэмцээн Байкалын цом зохион байгуулагдах юм. Руслан Хороших, Алена Мироманова и Данил Щербаков. Новости дня. Цэлмэг харц, бат бөх ой санамж, нарийн хошин мэдрэмж. Минамин Броклин энэ жил 88 нас хүрнэ гэж хэлхийн аргагүй. Амьдралынхаа 40 гаруй жилийг тэр тэнгэрт өнгөрүүлжээ. Эрхүүгийн нисэх бодлын төвхийн музейд гэртээ байгаа мэт тайван дотн санагдана. Учир нь нисгчээр ажиллах хугацаанд нийт 24 мянган цагийг агаарт өнгөрүүлсэн нь бараг 3 жилийн амьдралтай тэмцэх хугацаа юм. Тиймээс Минамин Броклины түүх музейн үзмэрийн нэг хэсэг болжээ.
хэлжээ. Энд тэрний амьдралтай шууд холбоотой олон зүйл хадгалагддаг. Жишээлбэл энэ жолооны хүрд. Например, это штурвал. Үнийг техникийн ажилтнууд над бэлгэлсэн. Би тэдэнд нэмэлт ажил гаргадаггүй байсан юм. Нэг ч дуу хагалж үзээгүй гэж хэлсэн юм. Нисэх буудал Ахмад нисэгчид үргэлж дулаан дурсамж төрүүлдэг. Эргэн тойрны юм бүхэн тэрэнд танил дотно. Би нисхийн ертөнцид ойр байхдаа үргэлж баяртай байдаг. Гэрт өндөр гэрэл түлхтэй хөөрч буух зурвсын зураг үлгсэн. Доор нь тэнгэрээс гэрт хүрэх зам гэж бичсэн байдаг юм. Гэрт нь ч хайртай мэрэгжлийн санагдуулах зүйл олоо. Дурсгалын тэмдэг гэрэл зургууд гээд юм бий. Энэ үед би Бугурусланы нисхийн сургуулийн сонсогч байсан. Харин энэ зураг дээр аль хэдийн иргэний нисэгч болсон байна. Вот уже несколько Хэдэн жилийн өмнөөс тэр гавьяаны амралтандаа гарчээ. Одоо дуртай зүйлстэй цаг гарган хайртай хоккон бага дэмжиж байгаль нуурт амарч гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа гэргий Раисатайгаа хамт цагийг өнгөрөөж байна. Тэд хамтдаа 60 гаруй жилийг үджээ. 10 лет. 62 жил. Та хоёр яаж танилцсан юм бэ? Найз танилцуулсан юм. Тэрээс хойш би нөхрийг холбогч гэж дууддаг болсон. Почему у вас Онгоцнууд яагаад дээр байгаа юм? Ач зээ нарт хүрэхгүй гэж тэр. Энэ хэд бол тоглож болох нь. Мэдээж хэрэг эвдэлгүй яах вэ? Тэгээд л хадгалчихгүй юу? Онгоц хаях хайран байдаг юм аа. Бенамин Иванович амьдралынхаа туршид мэрэгжлээ гэсэн хайр, үнэн ч сэтгэлээ хадгалсаар ирсэн. Тэр бол эх орон мэрэгжил, иргэний нисэгтээ үнэн ч жинхэнэ эх оронч хүн. Ур ухаан нь ган гар далавчийг өгч, зүрхний оронд галтай мотор хэмээн бичсэнчлэн тэрний мотор удаан хугацаанд сааталгүй ажиллах болдгоо. специально для программы новости? К сожалению, кинозвезд Харамсалтанд бид киноод блогеруудыг жинхэнэ нэрт эрдэмтдээс илүү сайн мэддэг. Энэ байдлыг өөрчлөх зорилгоор Оросын шинжлэх ухааны өдрийн өмнөхөн Чита хотод өөр байгалийн хязгаар авиаснуудын үлгийн номын нээлт боллоо. Өөр байгалийн Ахмад сэтгүүлч Сергей Забеллины энэхүү бүтээлд Оросын шинжлэх ухааны академийн 27 академичийн тухай өгүүлжээ. Тэд өөр байгалийн хязгаарт төрж боловсрал эзэмшин анхны судалгаагаа хийсэн хүмүүс юм. Эдгээр хүмүүсийн ихэнхдээ анхлан танилцлаа. Жишээлбэл Читад төрсэн биотехнологийн нэрт эрдэмтэн, социалист хөдөлмөрийн баатар Баевын тухай өгүүллийг би анх удаа нийтлсэн. Тэр 17 жил хорих лагерт хоригдсон шинжлэх ухаанд иргэн ирсэн юм. Гэвч Читад түүнийг сайн мэддэг хүн зөө юм аа. Номын нэг баатар болох Сретенск хотын уугуул Виктор Альт Биатрон нэртэй бичил уур амьсгал үүсгэх төхөөрөмжийг бүтээж 300 гаруй эрдэм шинжилгээний бүтээл төрөвсөн эрдэмтэн юм. Унтахын өмнө олон санаа төрдөг нь бага наснаас хэвшсэн зуршил гинэм. Та нар одоо тригонометр судлахгүй байх. Арк синус, арк косинус, синус, тангенсийн холбоог бодож байхад нэг бодлого шийдэж чадалгүй. Дэвтэр харантайгаа сандал дээр тавиад унтдаг байлаа. Шүн сэрээд харанхууд бодлогоо бичгээд өглөөн дэвтэртээ тэмдэглэдэг байсан юм. Мөн Бред нутгийн өөр нэгэн эрдэмтэн Цибен Жамцарано 20 дугаар зууны ихэнх үед нэрт дорн дахин судлаач байв. Хэл шинжлэхийн ухааны доктор тэрээр Монгол Бредийн үндэсний төр ёсыг бүрдүүлэх үйл хэрэгт амьдралаа зориулжээ. Номын нээлтийн үеэр өөр байгалийн хязгаарын захирагч Александр Осипов энэ бүтээл Оросын ард түмнүүдийн эв нэгдлийн жилд хэвлэгдэж байгаа нь бэлэгдэлтэй гэдгийг онцолсон. народов России. Ард түмний эв нэгдэл жинхэнэ тулдаа эдийн засгийн өрсөлдөөн шинжлэх ухаан боловсролын салбарт бий болж биднийг нэгт нэгдэлтэй хамтын нэгэн болгосон. Өөр байгалийн залуучуудыг номын бааtruуд болон нутгийн эрдэмтдтэй орчин үеийн сонирхолтой хэлбэрээр танилцуулахаар төлөвлөж байна. Подкастын заримыг нь би өөрөө багш эрдэмтдийн хамт хөтлөнө. Бид зөвхөн эрдэмтдтэй бус багш нартай ч ярилцсан. Манайд өөр байгалийн багшийн алдар гэсэн сайхан ном бий. Хөдөө тосгонд гайхалтай багш нар байдаг. Шинжлэх ухаанд дурлах сэтгэл багшаас эхэлдэг. Авторы книги Өөр байгалийн хязгаар авиаснуудын үлгийн номын зохиогчид энэ бүтээл нь нутгийн нэрт хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэхээс гадна шинэ авиаснууд төрөх хөрсийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь хүмүүрт дурайн авах тод жишээ хэрэгтэй байдаг. Анастасия Шадрина.
селе Хатасы прошел. Хатаси тосгонд Якут үндэсний ном сумын харвааны нээлттэй бүгд найрамдах тэмцээн боллоо. Бактаси Онобос тэмцээн 4 дахь жилдээ зохион байгуулагдаж 100 гаруй анхан шатны тамирчдыг цуглуулжээ. Тэмцээнд бүгд найрамдах улсын өөр улсуудаас ирсэн оролцогчид болон 10 спортын багийн гишүүд оролцсон байна. Харвачид үндэсний хувцас хэрэглэлийг өмсөн уламжлалт намар туулай, нугас, хэрэм гэсэн 3 төрлийн байг онилсан юм. Оролцогчид бүгд найрамдах улсын төвшөнд анх удаа өрсөлдөж анхны сумаа тавьжээ. Первые стрелы. Энэ бүхэн эртний уламжлалтай мэдрэмж зөн совин тулгуурладаг. Маш сонирхолтой бөгөөд жилээс жилд улам өргөжин нэр хүнд нь өсөж байна. Оролцогчдын тооч жил бүр нэмэгдэж байгаа нь баяртай хэрэг. Өнөөдөр ирсэн бүх оролцогчдыг талархан хүлээн авч байна. Тэд харвачдын том соёлтой гэр бүлд нэгдэх гэж байна. Китайский Новый год Хятадын шинэ жил буюу хаврын баяр Чүнцэ Тэнгэрийн орны соёлын хамгийн чухал баяруудын нэг юм. Энэ жил уг баяр 2 дугаар сарын 17-нд болно. Шинэ амьдралын мөчлөг эхэлж байгааг бэлэгддэг энэ баярын талаар Москва хотын оршин суугчид болон зочид юу мэдээдгийг сонирхоллоо. 2 дугаар сарын эхэнд болдог шүү. Бүгд 2-7 хоног амардаг. Драконы всякие, фейерверки. Сходство есть. Луу галт наадамтай хүүхэлтэйгээр мэдэх юм байна. Дундад Аз, Кавказд байдаг Навруз баяртай адилах юм уу та? Бид ч гэсэн нэг талаараа шинэ жил тэмдэглэдэг юм уу та? У нас тоже Новый год в каком-то смысле. Би Хятад улаан дэнлүү мэднэ. Оросд болдгоос өөр луу гудмаар аялаад л их гоё бас галын наадамтай. Наверное, Китай. Хятадууд Бээжин нугасаа идэж гоёж чимэглээд гоё байхаа. Ярко все. Оросд ч бас их гоё чимэглэж олон талбайд баярын арга хэмжээ зохион байгуулдаг. одна из таких. Тийм газруудын нэг нь Москвагийн их сургуулийн ботаникийн цэцэрлэгийн Аптекарский огород юм. Энд Хятадын шинэ жилийн 3 дахь удаагийн наадам болж байна. Цэцгэлсэн орхидей азаалын дунд зочид жилийн бэлэгдэл, гал морь, уламжлалт, луу болон 100 улаан дэнлүүг үзэх боломжтой. Өнөөдөр энэ цэцэрлэг улаан талбай, Новодевичийн хід, Христийн аврагчийн сүм, Москвагийн амтны хүрээлэнгийн дараа нийслэлийн хамгийн их зураг авдаг 5 газрын нэг болжээ. Фотографии на память. Дурсгалын зураг авах нь энд ирэх шалтгааны зөвхөн нэг хэсэг. Хамгийн гол нь Тэнгэрийн орны үлгэрийн уур амьсгалд умбах явдал. Энэ орчныг субтропикийн хүлэмжид 2-7 хоногийн турш бүрдүүлжээ. Бид ургамлыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс ургамал болон чимэглэлд аль алинд нь хоргүй байдлаар зохион байгуулж, байгальтай зохицсон орчныг бий болгохыг зорьсон. Ингэснээр өмнөд Хятадын уур амьсгалыг санагдуулан болон бүтээж чадлаа. В оранжерее спрятались 3 больших. Хүлэмжид 3 том, 5 жижиг луу нуугдаж байна. Тэдний нэг нь 130 гаруй жилийн настай далдуу модноос бүтээсэн нисэж байгаа ногоон луу юм. Горящего зеленого дракона. На самом деле она когда-то Энэ далдуу мод анх хүлэмжийн төвд ургаж байсан юм. Дараа нь хананд шилжүүлж унахаас хамгаалан бэхэлсэн. Морисын их бие мөчөр нь яг л лууг санагдуулдаг. Тиймээс бид байгалийн энэ дүрх төрхийг баг зэрэг чимэглэн луу болгон харуулсан. напоминает дракона. Дракон Лууны дүрс уран бүтээлчдэд ч урам өгч байна. работ. Одним из символов Хавар ирж өвлийг даван туулахын бэлэгдэл бол Мэй Хуа буюу чавганы цэцэг. Би одоо түүний мушгирсан их биеийг зурж байна. Яг л нойрцож буй луу шиг. Харин мөчрөн гэрэл рүү тэмүүлж өвлийн дунд цэцгэлдэг. распускаются нежные цветы. На открытии фестиваля представили Наадмын нээлттэй Хятад соёлын салшгүй нэг хэсэг болох уран бичлэгийн урлагийг танилцуулж, цайны ёслол зохион байгууллаа. вечер украсила и чайная церемония. Мы завариваем воду на углях. Бид нүрс төлж ус буцалгаж улаан цайны төрөл бүрийг амталж байна. Дотроос дулаацуулж Хятадын шинжлэх тэмдэглэхэд тохиромжтой. Энэ бол Юннан мужаас ирсэн мочжэн цай. Уух бүрт баяр баясгал мэдрэгддэг. Чувствуешь большую радость. Он словно раскрывает сердце. Аптекарский огородод болсон өгөнлөг наадмыг хэрэгжүүлэхэд Хятадын соёлын төв идэвхтэй дэмжлэг үзүүлжээ. Тус байгууллагын захирал Пен Литао улс орнуудын хоорондын соёлын солилцооны ач холбогдлыг онцолсон байна. Энэ жил Масленица Хятадын шинэ жилдээ давхцаж байна. Бээжин хотод манай Орос найзууд ч Масленицад бэлтгэж байгаа. Энэ бол манай хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааны тод жишээ юм а. Гости из Тэнгэрийн орноос ирсэн зочид наадмын уур амьсгалд сэтгэл өндөр байгаагаа нуусангүй. Мөн эх орондоо энэ эд шидтэй баярыг хэрхэн тэмдэглэдгээ хуваалцлаа. праздник. Новогодний ужин. Шинжилийн оройн зогт хойд нутгийнхан заавал банш хийдэг. Шөнийн 12 цагт салют буудна. Эхний өдөр эцэг эхтэй мөнгөтэй дугтуу бэлгэлдэг.
Традиции праздника. Хятадын шинэ жилийг тэмдэглэхэд айлаар зочлох, бэлэг өгөх, улаан хувцас өмсөх, ярмагт очих, лууны бүжгийг үзэх, хамгийн гол нь эрүүл их, аз жаргал хүсэх гээд уламжлал их бий гинэ. Манай хятад найзууд болон энэ соёлыг сонирхогч бүх хүнийг хятадын шинэ жилээр чин сэтгэлээсээ мэдчилж эрүүл мэнд, аз жаргал амжилт хүсье. Праздничный вечер украсили Баярын өдөр тоглолтоор үргэлжилж Хятад хөгжмийн зэмсгийн аялгау ишгэлэн уран сайхны үзүүлбэр төлөвлөгдөглөө. Аптекарский огородод болж байгаа Хятадын шинэ жилийн наадам 3 дугаар сарын 9 хүртэл үргэлжлэх юм а. Константин Матвеев, Дмитрий Калинин. Новости Большой Азии.